Эрүүл байна уу? Эмц маяа байна. Тэгэхээр энэ удаагийн лайваар агаарын бохирдол, ялангуяа утаа хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг, зүрх судасны эргэтэн тогтолцоонд хэрхэн нөлөөлдөг талаар та бүхэнд эрүүл мэндийн мэдээлэл олох болно. Тэгэхээр та бүхэн агаарын бохирдлыг надаар хэлүүлдэг мэдэх бах. Агаарын бохирдол бол эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг, маш их олон эмгэг үүсгэхэд эрсдэл хүчин зүйл болж байдгийг. Ер нь монголчууд хэдэн мянган жилийн турш нүүдэлчин соёлоор эрсдэс уур амьсгалтай Монгол оронд амьдрахдаа ийм бохирдсон агаарын бохирдолтой агаараар ер нь бол амьсгалж байгаа байхгүй. Яагаад гэхээр түүхэндээ бол тал нутагта нүүдэлчин соёлоод агаад тэр өргөн нуудам газар нутагт бол цэвэр агаараар байнга амьсгалж ирсэн хэдэн мянган жил амьсгалж ирсэн ард түмэн. Яагаад гэвэл дээр үед бол үйлдвэр хөгжиж, хотчлт хөгжилж агаарын бохирдол байхгүй байсан гэж ойлгож болно. Гэтэл сүүлийн 5-10 жил, 12 жилийн турш агаар маань бохирдолтой, өөрөөр хэлбэл агаар дагуулгадах тооцоолын хэмжээ ихтэй. Бид нар сайн мэд PM 2.5 10 гээд тэр маань тооцоолын хэмжээг илэрхийлдэг. Энэ маань одоо газрын гадаргаас дээш тодорхой метрт бол тэгдчихэд. Хоёрдугаарт нь бол агаарын найрлаганд бол азот, хүчил төрөгч, нүүрс хүчлийн хий агуулгаддаг. Энэ найрлаганд энд эдгээр хийгээс гадна хүрлэг хий, нүүрс төрөгчийн дан нисэл, азотын нисэл гэх мэт одоо хорвоо шин чанартай хий бас тодорхой хэмжээгээр агуулгадж байна. Эдгээрийг нийлүүлээд одоо агаарын бохирдол буюу бидний амьсгалж байгаа агаар бохирдолтой байна хэмээн ойлгож болно гэсэн үг. Тэгэхээр бидний одоо амьсгалдаг агаар маань ам хамрын хөндийгээр дамжаад амьсгалын замын тусламжтайгаар уушгинд очдог. Уушгинд бол одоо уушгины цулцсан гэс энд дагуулгаж хахад нөгөө талд нь болохоор бидний одоо капилляр судас явж идэг тийм. Энэ хооронд маань хийн солилцоо явагдаад тухайн агаар дагуулгад хүчил төрөгч маань цусыг баяжуулж цус маань хүчил төрөгчийг шингээж авдаг. Энэ хүчил төрөгчийг шингээж авахдаа бидний сайн мэддэг цус маань улаан өнгөтэй байдаг. Улаан өнгийг одоо улаан эс буюу эритроцит бүрдүүлдэг. Энэ эритроцитд агуулгадж байгаа гемоглобин гэдэг маш их хэмжээний гемоглобин бар энэ агаар дагуулгаж байгаа хүчил төрөгчийг цус нь шингээж авдаг гэсэн. За ингээд эритроцит буюу улаан эс гемоглобинууд тусламжтайгаар хүчил төрөгчийг шингээж аваад бидний одоо энэ арьс ч юм уу захын эдист байгаа тэнд боцин солилцоо явуулахад шаардлагатай хүчил төрөгчөөр одоо хангаж өгдөг гэсэн. Энэ боцин солилцоо явуулахдаа бол бидний сайн мэддэг илчлэг гэж ярьдаг, нүүрс ус, өөх тосос ялгардаг одоо глюкозын затралын бүтээгдэхүүн болох энэ энерги үүсгэх үндсэн нэгжийг энэ хүчил төрөгчийн тусламжтайгаар ашиглаад тухайн эс маань одоо амьсгалж тэрний тусламжтайгаар энерги үүсгэж авдаг гэсэн. Өөрөөр хэлбэл энерги гэдэг маань тэр эсийн хэвийн үйл ажиллагааг гүйцэтгэх, улмаар эд маань хэвийн үйл ажиллагааг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай одоо энерги их болог болдог. Тийм учраас хүн одоо бүхий л үйл ажиллагааг эд эрхтэн маань гүйцэтгэж хүн оршин тогтнодог гэсэн. Жишээлбэл энэний хамгийн одоо тодорхой жишээ бол тарих зүрх байдаг тийм. Зүрх маань өөрөө бол бас амьсгалж байдаг гэсэн. Өөрөөр хэлбэл агаараар бол хүний уушиг амьсгалж исэн бол цусан дагуулах хүчил төрөгчөөр хүний тарих, зүрх, босод эрхтнүүд агуулдаг гэсэн. Тэгэхээр энэ цусаар бол одоо энэ цусан дагуулах хүчил төрөгчийг бол энэ зүрх шингээж, тарих шингээж одоо эдис маань боцин солилцоогоо явуулж улмаар энерги үүсгэж бид нар ингээ хэвийн оршин тогтнож байна гэсэн. За тэгэхээр агаар дагуулгадах одоо тоосонцоор тэнд дагуулгадах хий янз бүрийн одоо химийн зүйл маань ам хамрын хөндий цагаан мөгөрсөө уурсаа дамжиж цулцанд очдог гэсэн. Өөрөөр хэлбэл энэ цулцсан явуулахын капилляр судасны энэ агуулгаж байгаа энэ агаарт одоо тэр тоосонцор тэнд агуулгаж байгаа нүүрс хүчлийн хий, азот, тэгээ хүчил төрөгч дээрээс нь бидний хорвоо шин чанартай болох одоо ялангуяа сүүлийн үед хүүхрлийн хий хэмжээ, азотын нанислын хий хэмжээ, угарын хийгээд энэ альвал дотор энэ зүйл агуулгагдчихдаг гэсэн. За энэ маань ингээд одоо агаарчдын хориг буюу ингэ сурфактант гэж ярьдаг ийм хориг буюу мембран байдаг. Нөгөө талд нь болохоор бидний капилляр судасны одоо цусан дагуулгад улаан эс агуулгад. Тэгэхээр энэ агаар маань бохирдолтой буюу энэ зүйлд маань
одоо хүчилтөрөгч азотоос гадна одоо хорвоо шин чанартай хий болох хөхөрлөх хий азотын эсвэл угаарын хий агуулгад бол энэ маань энэ одоо агаар цусны хоргийн мембраныг хэлбэрхаа нэтрээр цусан шингэждэг гэсэн. За ингээд цусан шингээд ороод ирэхээр яадаг вэ гэхээр бүрхүүлээд эрэхтэнд очиж одоо тодорхой хэмжээгээр нөлөөлдөг гэсэн. А гэхдээ хамгийн их нөлөөлж байгаа юм бол ерөөсөө энэ цусыг дамжуулж байгаа судсанд маш их хорвоо чанартай нөлөөлдөг. Ялангуяа энэ судасны дотор давхаргад агуулгаж байгаа эндотелис маань тэр одоо цуснд агуулгадах хөхөрлөх хий, азотын нанаас угаарын хий гэх мэт зүйлүүдээр аль эсвэл тэр тоосон сэрийн нөлөөгөөр цочирч одоо ингэж гимтэж удаа хугацаагаар ингэж эхэлбэл энэ маань одоо аажмаар өрөвсөлд өртөж судас атуул буюу судасны диаметр нарийнс хандлагатай болдог гэсэн. За тэгээд ингээд одоо жишээлбэл уушгийг гэмтэхээс гадна одоо цусны судас цусаар дамжид одоо тарих зүрхэн нөлөөлдөг гэсэн. За тэгэхээр энэ агаар дагуулгадах сүүлийн үед бол ер нь бол түлшийг бол шатаахад нүүрс хүршлийн хийгээс гадна тэр түлшинд агуулгаж байгаа хөхөр одоо янз бүрийн одоо химийн нэгдлүүд маань эсэлдэх шатлалтын үр дүнд маань хорвоо шин чанартай бүтээгдэхүүн үүсдэг. Энэ бол тодорхой түвшинд бол байнга л агуулгадчихдаг зүйл. Жишээлбэл бид нар тодорхой одоо нүүрсийг шатаахад утаа үүсдэг, модыг шатаахад утаа үүсдэг, нийтийн бүтээгдэхүүнийг шатаахад утаа тортог үүсдэг. Тэр маань тухайн зүйлд агуулгадж байгаа одоо нүүрс төрөгчөөс гадна хөхөр азот гэх мэт нэгдэл маань шатаж эсэлдэж одоо азотын даанэслэл, хөхөрлөх хий, нүүрс төрөгчийн даанэслэл гээд угаарын хий гэхэд процесс үүсгдэг гэсэн. Энэ байхгүй одоо зүйл бол ерөөсөө л хийн л байдаг гэсэн. Одоо тэр байгалийн хий маань шатахаараа тэр тэн дотор хөхөр агуулгахдаггүй, азот агуулгахдаггүй байх магадлал их өндөр. Эдгээр маань нефт юм уу, аль эсвэл түлшинд агуулгаддаг. Яагаад гэвэл азот юм уу, хөхөр юм уу тэр химийн элементүүд бол нүүрс одоо нефтийн бүтээгдэхүүн бол тодорхой хэмжээгээр найрлаганд нь агуулгадчихдаг гэсэн. Тэгэхээр энийг шатаахад бол эдгээр нэгдлүүд үүсдэг. За жишээлбэл хүрлэг хий бол ингээд их өмхөн үнэртэй ингээд өнгөхгүй. Тэгээд эндээс амьсгалахад одоо их амьсгалын одоо замыг цочоож хорвоо шин чанартайгаас гадна тэр маань одоо энэ агаар цусны хоргийг нэвтрээ цуснд их хэлбэрхэн шингэдэг. Улмаар одоо тэр цуснд агуулгаж байгаа хөхөрлөг хий маань одоо судасны дотор давхар хэсгийг хүчтэй цочроод судас агших улмаар ингээд толгоон судас агш бол толгоо өвддөг, мөн тархины одоо тэр эдэс таагүй нөлөө үзүүлдэг, зүрх нь бас таагүй нөлөө үзүүлдэг. Тэгэхээр энэ хөхөрлөг хийгээр одоо бохирцсон агаараар ингээд амьсгалаад байхад зүрхний одоо судасны хатуурал, тархин цус аруух эмгээг зүрхний шигдээс гэх эмгүүд бол одоо энэ голомттой агаараар амьсгалсан одоо бус амын бүс нутгийн хүмүүст бол илүүтэй тохиолддог гэдэг маш их олон судалгаагаар тогтоогоо баталсан гэсэн. За тэгэхээр энийг бол одоо бид нар өвөл болдог. Өвөл болохоор одоо яалтчгүй хүн ингээд оромжинд амьдраад дулаа үүсгэхийн тулд галт үлдэг. За энэ гал маань дулаа үүсгэхээс гадна энд агуулгаж байгаа нүүрс юм уу, түлээ юм уу, сайжруулсан нүүрс маань дотор агуулгаж байгаа нэгдлүүд нь тодорхой хэмжээгээр эсэлдэж эсвэл шатах эсвэл одоо химийн ургуул явагдаад хөхөрлөх хий, азотын даанаас угаарын хийг үүсгэдэг гэсэн. Тэгэхээр энэ гэр одоо 100-нд нүүрс, сайжруулсан нүүрс ямар нэг зүйл шатааж байвал эдгээр зүйлүүд найрлаганд нь агуулгаж байгаа юм бодцууд маань шатаж одоо энэ агаар мандал тархдаг гэсэн. За энэгээр хүн амьсгалдаг. Улмаар энэ одоо амьсгалын замыг цочрохоос гадна эдгээр тоосон сурууд маань тэр агаар агуулдаг цулцсанд агуулгадснаас болоод цулцсан эдис гэмтэг. Улмаар энд нь одоо бактери вирус халдварлбал тий хүний тархлаа тогтолцоо илүү их одоо тэр тортог химийн одоо хий агуулсан зүйлийг бодвол илүүтэй хямардаг, гэмтэх нь их амархан байдаг. Тийм учраас уушгины хатгалгаа их амархан тусдаг, улмаар хүндэрдэг. Тэгээд улмаар амьсгалын дутагдалд орох магадaltaй байдаг гэсэн. За ингээ уушгийг гэмтэхээс гадна энэ хий, энэ тоосонцор, энэ химийн нэгдлүүд маань одоо цусны судсанд ордог. Өөрөөр хэлбэл цус бохирддог гэсэн. За ингээ дагаар бохирдсон бол цус дагаж бохирддог. Яагаад гэвэл тэр сонгон нэвтрүүлэх чанартай тэр юм одоо агаар цусны хөрөг мембран нь бол хий
бичил нэгдлүүдийг бол шүүж чадахгүй шүү дээ. Тийм болохоор агаар давлгаж байгаа тэр нэгдлүүд маань цусан шингэдэг гэсэн. За ингээд цусан шингээд ирэхээр одоо янз бүрийн хүнд металл, хий, тоосонцор, химийн нэгдлүүд маань цусан шингээд цус маань ингээд бохирдсан байна гэсэн. За ингээд цус бохирдоод удаан хугацаагаар яваад ахаар яадаг вэ гэхээр энэ цусны одоо судас маань дотор давхар маань ингээд цочирч гэмтдэг. Яагаад гэвэл тэр нэгдлүүд маань хүний эдист ингээд органик одоо хүнд байдаг биш зүйл учраас эдисийг цочруулж гэмтдэг. Улмаар ингээд тухайн судасны одоо дотор давхархын эндотел гэж эс гэж ярьдаг тэр зүйл маань цочирсан хэлбэрт ороод ирэхээрээ урвлыг өрнүүлдэг. Улмаар тэнд ингээ өөхн одоо товр үүсэд эхэлбэл судас сатуурал эрчимтэй явагддаг. Улмаар одоо судасны агшилтыг бий болгодог. Энэ тархины судас агшвал толгой өвддөг, зүрхний судас агшвал ишимээ болдог гэх мэт зүйлүүдийг үүсгэдэг. Тийм болохоор энэ агарын бохирдол бол зүрх судасны хэрэгтэн тогтолцоонд хорвоо шин чанартай нөлөөлдөг. Тийм ч учраас энэ бүс нутагт агуулдаг тархин цус арга эмгэг зүрхний зочмог шигдээс ишимээ гэх мэт эмгэгүүдээр бол илүүтэй өвддөг байна. Тийм учраас энэ агарын бохирдол дээр бол анхаарах ёстой. Яагаад гэвэл нүүдэлчин бид хэдэн мянган жилийн турш цэвэр агаараар амьсгалсан ийм бохор агаараар амьсгалж үзээгүй ард түмэн байгаа. Тийм учраас энэ агарын бохирдол бол илүүтэй хорвоо шин чанартайгаар нөлөөлдөг. За үүнээс гадна одоо агарын бохирдлоос гадна хүний одоо уушгины хатгалгаа тусч амьсгалын дутагдалд орох, улмаар зүрх судасны хэрэгтэн тогтолцоон сөргөөр нөлөөлдөг их дөрвөл бий болчиход байгаа юм. За нэгдүгüүрт нь бол агарын бохирдол. За хоёрдугаарт нь болохоор коронавирус. Коронавирус болохоор уушгины дээр яг хийн солилцоо явуулдаг цулцсан гээсийг гэмтээж амьсгалын дутагдалд хүрэхээс гадна тэр маань цуснд орсон нөхцөлд бол судасны дотор давхар, зүрхний дотор давхарыг гэмтээж зүрх судасны эргэтэн тогтолцоон сөргөөл нөлөөлдөг. За 3 дугаар шалтгаан нь болохоор юу гэхээр энэ томоогийн вирус маань одоо дэлхийн ингээ хавтгай болоод одоо урд хөрчөд гарсан одоо томоогийн вирус маань тэнд халдварлаж одоо хэлбэрхаа Монгол улсад нэвтрээд ороод ирэх боломжтой. Тийм учраас одоо Монгол хүний дархлаа тогтолцоо ч юм уу энэ одоо өөр орчин байдаг дандаа танил болсон эсрэг төрөгч бичил биетнээс илүү таньж үзээгүй те хорвоо шин чанартай зүйл ч юм уу аль эсвэл ингээд танигдаагүй организм хүний биед нэвтрээд ирэхээр одоо олдмол дархлаа тогтоогүй байдаг учраас илүү хорвоо шин чанартай явагддаг. Тийм учраас энэ томоогийн одоо ханаад синцитал вирусын ханаад ч юм уу иймэрхүү зүйл бас хорвоо шин чанартаар нөлөөлдөг. Энэ нь ингээд амьсгалын хэрэгтэн тогтолцоо хямраад уушгины хатгалгаа тусвал цаашдаа зүрх одоо цус маань хүчлөрөгчөөр дутмагшиж улмаар одоо идэрхтэн тогтолцоо зүрх судасны хэрэгтэн тогтолцоо сөргөөр нөлөөлдөг. За дөрөвдүгээрт нь бол эрсдэл суур амьсгал байна. Энэ эрсдэл суур амьсгал яадаг вэ гэхээр бас сөргөөр нөлөөлдөг. Яагаад гэхээр Монгол хүн бол энэ тал нутагтаа эрсдэл суур амьсгалд бол ингэж чирэгчж байдаг гэсэн. Өөрөөр хэлбэл хүүтэн агарыг байнга амьсгалж хүний одоо амьсгалын хэрэгтэн тогтолцоо, хүний арьс, хүний Монгол хүний одоо идэрхтэнтэй хүүтэнд бол дасан зохицож гимтэх магадлал багасдаг байсан. Гэтэл одоо сүүлийн үед очилтоос болоод дулаан байранд их удаан хугацаагаар байж байгаа гинт хүүт агаар гинт гардаг. Энэ нь маань одоо тэр хүүтэн чирэгжиж амжаагүй эдис амьсгалын одоо эргэтэн тогтолцооны эдис маань цочирч улмаар гимтэлт хүрдэг гэсэн. Ийм учраас одоо ингээ хоолоо өвддөг ч юм уу ингээд амьсгалын эргэтэн тогтолцооны эдис гимтснээс болоод хань айлгадаг ч юм уу аль эсвэл ингээ чихүүцдэг ч юм уу иймэрхүү эрсдэл суур амьсгалаас болж бас нөлөөлөл болж байна. Ийм дөрвөн шин чанар байдаг болохоор ер нь бол Монгол хүн бол аюу хэцүү байна. Яагаад гэвэл өртөн бол хоёрхан зүйл байдаг гэсэн. Нэгдүгээр за яг эрсдэл суур амьсгалд Монгол хүн бол тасан зогтцсон, чирэгдсэн байдаг. Улмаар ингээ гэр маань ингээ гадаад орчиндөө шууд харьцдаг учраас гараад бид нар хүүт агаараар амьсгалдаг гэсэн. Гэтэл энэ олон давхар байшин ингээ гарахгүйгээс болоод гинт ийм дулаан орчинд эдис маань ингээ чирэгжиж амжаагүй гинт хүүтэн зүйлд гарахаар цочирч чирэгжих битгий хэл гинтэж одоо хариу урвал үзүүлдэг гэсэн. За хоёрдугаарт нь болохоор коронавирус байгаа баг зэргийн томуу байсан гэсэн. Энэ маань ингээд одоо дэлхийн хавтгай арай болоогүй гаднаас ингээд бидний одоо Монгол хүнд таниагүй вирус бактери организм маань төдийлөн байнга орж ирдэг байсан гэсэн.
нөгөө л таньдаг зүйл маань ингээд дархлаа тогтцсон баг зэрэг одоо ханаа томоо хөрөөл баг зэрэг өвдөд өнгөрдөг байсан бол одоо бол шууд ингээд гаднаас орч ирдэг учраас ингээд таньж мэдээгүй янз бүрийн юм одоо организм маань одоо вирус бактери орж ирж байгаа. Тийм болохоор энэ дээр ингээд Монгол хүний дархлаа бас урд нь таньж мэдээгүй учраас олтмол дархлаа тогтоогүй байгаа дээр нь бас их хариу урвал үзүүлдэг гэсэн. Ийм учраас бас ханаа төрвөл тэр нь бас идэгдэггүй, улмаар эдээс нь илүүтэй гимтдэг, өөрчлөлтний хатгалгаа тусах магадлал өндөрдөг. За 3 дугаарт нь бол энэ Монгол хүн хэдэн мянган жилийн турш ийм бохирдолтой, ийм утаатай тоосон цортой агаараар амьсгалж үзээгүй организм байна. Яагаад гэвэл тал нутагт дандаа л нүүдэлчин соёлоод байгаад л цэвэр агаараар амьсгална гэхээс биш юм бохирдсон хөрлөг хий, азотын хий, данис агуулсан агуулдаггүй. Энтэй ингээ Монгол хүн харьцаад шууд амьсгалаад эхлэхээр энэ зүйл дээр тасан зөгцөх. Ингээ олон жил ингээд байхгүй учраас бас илүүтэй ингээ дархлаа дарангуйлагдах амьсгалын зам эдис сочрох, улмаар зүрх судасны хэрэгтэн тогтолцоо нөлөөлөх гэдэг их таагүй хоруу шинжтэй нөлөөлж өгсөн. За 4-р нь бол энэ одоо ямар гай тохиосны үр дүн энэ коронавирус гэж гайтай вирус байна. Энэ бол их муухай вирус л та нэг сумаар олон дуулаа буудаж байгаа да яг адилхан. Амьсгалын яг хийн солилцоо явуулдаг цулцсан гэсийг гэмтээхээс гадна тэр цулцсан гэсийг гэмтээхээр тэр хийн солилцоо явуулж чадахгүй яг уушгины хатгалгаа үүсдэг гэсэн. Улмаар ингээд цус агаарын ингээд хориг маань алдагдаад ирэхээр цуснд их амархан нэвтэрчдэг. За цуснд нэвтрэхээр өрөвслийн стокины шуурга болохоос гадна тэр маань ингээд зүрхний дотор давхрах, судасны давхрах дагуулгаж байгаа тэр ангидын зөө хөргөж рецептортой холбогдох шин чанартай учраас ингээд нэг сумаар цолцсон гэсийг гэмтээдэг, агаар цусны хоргийг одоо өрөвслийн нөлөөгөөр устгадаг. 3 дугаарт нь цуснд орсон учраас ингээд бактери вирус маш цуснд орохоор хүний дархлаа орвол маш хүчтэй хариу урвал үзүүлдэг. Ийм учраас өрөвсөл цитокины шуурга явуулдаг. Улмаар тэр бас болоогүй цуснд орсны дараа судасны зүрхний хэсийг бас гэмтээдэг учраас зүрх судасны хэрэгтэн тогтолцоонд хорвоо шин чанартай нөлөөлөд гэсэн. Ийм дөрвөл явагдаад байдаг учраас энэ зүйл маань илүүтэй юм болж байна гэсэн. За иймэрхүү агаарын бохирдол бол иймэрхүү зүйлээр ерөнхийдөө хоруу шин чанартаагаар нөлөөлж байна. Тэгээд та бүхэн асуух зүйл байвал асуу хариулахад бэлэн байна. Тэгээд та бүхэн одоо энэ лайвыг үзсэн бол одоо энэ эрүүл мэндийн мэдээлэл маш сайн ойлгоод ерөн бол эрүүл хэм маяга зөв урлах хэрэгтэй гэсэн. За нэгдүгээрт энэ хүүтэн одоо агаар чирэгдэж явах хэрэгтэй. Яагаад гэвэл одоо намрын улиралт те илүүтэй ага гадаа гарч тоглодог. За энэ хотод одоо тоглоомын талбай их хэцүү учраас цусланд гардаг. Бүр хүүтэрсэн ч л байгаад хэрэгтэй. Яагаад гэвэл тэр хүүхэд том хүний одоо эдис маань тэр хүүхд агаар чирэгдэж байгаа. Дараа нь өвөл болоход тэр гарвал цочорч гэмтдэг гэсэн. За 2 дугаартан бол бид нар томоогийн вакцин юм уу ханаа төрвөл бас нэг хүний жилдээ нэг удаа хүндрөхгүйгээр хүрчдэг. Ингэжээч өнгөний дархлаа бүүст болж те тэр гадны орж ирсэн антиг нэг таньдаг дахиж нэвтэрсэн үед уушгины хатгалгаа болж хүндэрдэггүй гэсэн. Тийм учраас бас энэ антигенаас бас тодорхой хэмжээгээр бас хүрээд халдварлаад бас тодорхой хэмжээний дархлаа тогтолцоог бүүст буюу сэргээгээд авбал цогцолтой байдаг. 3 дугаарт нь амралтын өдрөөр болж игэл цэвэр агаарт гардаг, ууланд алхдаг, болохгүй бол цэцэрлэгт хүрээлтэнд ирж алхдаг. Энэ маань цэвэр агаараар амьсгалахаас гадна бидний одоо дасгал хөдөлгөөний идэвхтэй байдлыг бий болгодог. Тийм учраас нэг сумаар их олон дуулаа буудчихна гэсэн. Тийм учраас ер нь амралтын өдрүүдээр алхдаг байх хэрэгтэй. Ялангуяа цас орсны дараа, бороо орсны дараа ингээд цэцэрлэгт хүрээлэндээ ч болвол алхдаг. Ер нь амьдрах орчноо ер нь бүрдүүлэхэд идэвхтэй байх хэрэгтэй. Ер нь барилга баригдсан бол тоглоомын талбай нэлээд том байх хэрэгтэй. Ногоон байгууламжтай байх хэрэгтэй. Тодорхой хороо дүүрэг маань цэцэрлэгт хүрээлэнтэй байх хэрэгтэй. Ингэжээж л бид нар эрүүл хэм маягаа урлаж урт наслах боломжтой бүтнэ гэхээс биш ер нь бол их хэцүү. За 4-р нь болохоор
коронавирусаар өвдсөн бол маш их хурдан одоо эдгэх хэрэгтэй. Коронавирусын дэгдэлтийн үед бол маск зөөж, гарын ариун цэвэр сайн сахих хэрэгтэй. Тиймэрхүү байдлаар л бид эрүүл хэм маягаа уурлаж, урт наслуу гэхээс биш ямар ч одоо эрх мэдэл, мөнгө төгрөг байгаад эрүүл хэм маягаа уурлахгүй бол урт наслахгүй гэсэн. Тийм учраас энэ одоо арын бохирдолтой бүс нутагт амьдардаг бол бас төр засагтаа шаардлага тавьдаг. Өөрсдөө ч гэсэн хичээдэг, амралтын өдрөөр цэвэр агаарт алгадаг. Ийм л байж иж ер нь эрүүл хэм маягаа уурлаж урт наслах гэсэн. Ер нь бол миний зүгээр хувийн бодол шүү. Эмч хүний хувийн бодол гэсэн. Ер нь бол өвлөө илрэлт бол хүүтэр төн ойлгомжтой. Хүүтэр нөхцөлд оромж байр маа дулаан байх хэрэгтэй. Иймийн тулд одоо гэр хороол одоо байшин болгоно галт түлээд аж болохгүй шин. Энэ бол яалтчгүй угаарын хий агарын бохирдлыг бий болгоно. Тийм болохоор одоо аль болох тоглоомын талбайтай шийдэл олсон тийм орон сууцнд л одоо бүх нийтээр орох хэрэгтэй байна гэсэн. Ингэжээж л агарын бохирдол буурна. Ингэжээж л бид нар энэ одоо цэвэр агаараар амьсгалах боломж өрдөн гэсэн. Тэрнээс биш ингээд одоо Улаанбаатар тодорхой дэвсгэр дээр тодорхой одоо гэр одоо тодорхой тооны яамд нь л одоо түс юм уу зуухал байж тэндээс давах юм бол агарын бохирдол хүргэдэг. Хичнээн сайжруулсан зуух, хичнээн сайжруулсан нүүрс байсан ч гэсэн ч тэр маань шатгаараа хөврлийг хийг үүсгдэг, шатгаараа азотын дан нөхцөл үүсгдэг, шатгаараа угаарын хийг үүсгдэг гэсэн. За хэмжээнээс хэтрээд хэлэхээр ямар ч одоо цэвэр одоо сайжруулсан нүүрс, сайн зуух байсан ч замын төгжрөл үүсгэхдээ яг адилхан агаар бохирдоод эхлэн гэсэн. Тийм болохоор ер нь хамгийн шийдэлтэй зүйл бол төвлөрсөн одоо дулаан, цахилгааны хангамжтай дэд бүтцэн шийдэгдсэн тийм орон сууцнд л амьдрах нь хамгийн зохилтой гэж эмч миний би одоо бодож байна. Тэрнээс биш олон тэрбум зарцуулаад маш сайн сайжруулсан нүүрс байсан ч гэсэн ч агарын бохирдол үүсгэн гэсэн. За тэр нүүрсийг их сайн шатаадаг байлаа гэхэд нүүрсэнд бол хөхөр, азот, химийн нэгдлүүд тодорхой хэмжээгээр байдаг гэсэн. Энэ маань шатаад л агаардаг гэсэн. Тийм болохоор шатж байгаа тэр зуух тэр шатаах зүйлийг шийдэж чадахгүй гэсэн. Хоёрдугаарт нь энэ түлш буюу нүүрсийг хичнээн сайжруулсан, хичнээн шахмал түлс үүсгэсэн ч гэсэн ч энд бол хөхөр, азот, химийн нэгдэл агуулгадаг гэсэн. Энэ бол улсын байглаасаа ингээд мод дээр үед нүүрс болохдоо тэнд агуулгаж байгаа химийн нэгдэл хөхөр азот байдгаараа л байна гэсэн. Энийг бол ингээд байгалийн хийл биш л бол цэвэршүүлж одоо тэр түлшний найрлаганд агуулгаж байгаа хөхөр азотын хэмжээ багасгаж бүр ингээд одоо агаарт хоруушин чанартай болохгүй хэмжээнд багасгаж чадахгүй гэсэн. Тийм болохоор энэ хоёр шийдэл бол ерөөсөө л мөнгө төгрөг өрнө, цаг хугацаа алдна, хүний эрүүл мэндийг хохироосон л зүйл болно гэсэн. Тэгэхээр энэний хамгийн шийдэлтэй зүйл бол бүх нийтээрээ л орон сууцнд орж тэр нь төвлөрсөн дулаанаа хангагдсан, цахилгаанаар хангагдсан байдаг. Зундаа бид нар цэцэрлэгт хүрээлэнд алгадаг, гадаа тоглоомын талбайда тоглолцдог. Тийм л зөвл шийдэлтэй байж байна. Эх орон маань агарын бохирдлоос Монгол хүн маань хизээч амьсгалж үзээгүй бохирдсон агаараар амьсгалах л зогсон гэсэн. Иймэрхүү л одоо шийдэлтэй бодолтой байна. Тэгээд та бүхэн авах гих ухаанаар хандаараа. Тэгээд асуух зүйл байвал хариулъя. За тэгээд Монгол хүн 81 наслын Монгол аав бүр тэтгэврт гарыг энэ зүйлд бол маш их оролцоотой зүйл бол бидний хүрээлэн байгаа орчин. Тэр дундаа өдөр тутам амьсгалж идэг агаар маань цэвэр байх ёстой гэдгийг маш сайн хэлмээр байна. Тийм учраас агаар бохирдолтой байвал бид нар хичнээн сайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сайжраад, хичнээн сайн витаминтай хоол хүнс хэрэглээд, хичнээн сайн идэвхтэй гүгээд нэмэргүй шүү. Тийм болохоор ингээ бүх нүтэрээ гадаа тоглоомын талбайтай гараад алхацдаг тийм одоо орон сууцнд амьдэрдэг болж ижил энэ агарын бохирдол буурна. Тийм болохоор энэ одоо улс их орн маань, төр засаг маань, ард түмэн маань авах гих ухаанаар хандаад эрүүл хэм маягаа урлаад урт наслахыг чин сэтгэлээсээ хүсье. Тэгээд дараагийн одоо лайваар уулзлаа. Түр баяртай.